Яг өнөөдөр бол хамгийн хүнд цаг хугацаа буюу Монгол Ардын намынхан 10 жил ирэх бариад эрх мэдэлтэй бэлуурсан, их мөнгөнд бэлуурсан, хариуцлагагүй байдалтай бэлуурсан ийм цаг хугацааг Монголын ард түмэнд хамт Ардсан намынхан үүрж байна. За яагаад бэлуурж байна гэж асуух бах. За бид бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөө, дунд хугацааны хөгжлийн төлөө, жилийн хөгжлийн төлөө гаргадаг. Үүнтэй холбоотой Монгол банкнаас мөнгөний бодлогын талаар бас баталдаг. За энэ мөнгөний бодлогын бүр нэгийн нэгдээ та энийг бас томруулаад харчаарай. 2026 онд инфляцийн түвшин 5 дээр нэмэх 2 хас 2 байна. 2027 онд 6% болгоно гэдэг ийм зорилтод их хурлаас батлаад өгөө явуулсан. Өнөөдөр инфляц 13%-тай болчиход байна. За мөн дээрээс нь Монгол банк зөвхөн ард иргэдийн кармаг шулах буюу мөнгөний бодлогоо чангагдах ийм арга хэрэгслийг өнөөдөр хүртэл авч хэрэгжүүлж байна. За мэдээж дундуур нь засаг 2-3 арга хэмжээ авсан. Инфляцийг барихын тулд хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөрийг 2022 оноос ахуулаад 1.3 их найт төгрөгийн хөнгөлөлтөй зэлэг гаргасан. 2500 аж ахуйн нэгжид тэмцсэн. Энэний үр дүн хаана байна? Гол зорилго бол Монгол улс өөрсдөө хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болон инфляцид өртдөг хамгийн ихээр өртдөг өргөн хилээний бараа бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэе гэсэн. 1.3 их найдын зээл гаргасан үр дүн одоо хаана? Харагдахгүй. Яагаад тэгэхээр тоогоор инфляц 13 өссөн байна. Монгол банк аргаа ядаад мөнгөний бодлого чангалж байна. За хоёрт шинэ хоршоо чинээлэг малчингийн хөтөлбөрийг 2024 оноос хойш 841 тэрбум төгрөгийн бас хөнгөлөлтөй зээл өгсөн. Энэ үр дүн хаана байна? 26759 малчин хамрагдсан 6000 оршоо байгуулагдсан гэж. Тэг яагаад өнөөдөр махны ханш 30,000 даваа явчихва? Бид өнөөдөр энэ сая 564 мянган метр квадрат талбай дээр амьдралдаг 3.6 сая монголчууд 60-70 сая малтаа гэдэг. Тэгээ махаа бид нар 30,000 дагуулж авч байна. Эрх баригчнэр арга хэмжээ хөтөлбөр хийсэн үү? Хийсэн. 841 тэрбум төгрөгийг цацсан. Энэний үр дүн хаана вэ? Харагдахгүй гэж харж байгаа. За одоо дараа нь цагаан алт гэдэг хөтөлбөр явж байна. Хөтөлбөрийн хэмжээ 1.5 их найт төгрөгийн дэмжлэг төлөвлөлөд ингэ ажиллаж байна. Тэгээ энэний маань үр дүн хаана? Энэ гол авч хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрүүд бол энэ инфляцийг онилсан байсан. Монгол улсын эдийн засгийг тэлэх байсан. Ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байсан. Тэгээ энэ ажлын үр дүн гарахгүй байна. Тэгэхээр энэ бол бодтойгоор зүгээр ийм цаасан дээр баахан цаас үйлдвэрлээд бодтойгоор ард иргэдээр ийм одоо амьдралд нь нэмэгдэхээр Германд нь хэдэн төгрөгийн орлого болдог ийм хөтөлбөрүүд хэрэгжээгүй нэг юм харагдаж байгаа. Энэ тоон үзүүлэлтээр харагдаж шүү. Өчигдөр Монгол банкны ерөнхийлөгч өөрөө хэлж байна шүү дээ. За дараагийнх нь. За бид яагаад төсвийн тодтгол хийх ёстой болчихвоо? За энийг бид нар энэ хараа. Монгол улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлбар. Аудитын тайлан гарсан. Би эдийн засгийн байнгын орон дээр олон удаа хэлсэн. Энэ бол хариуцлагагүй байдалтай бэлуурж байгаа та нуусын асуудал шүү гэж. Яагаад гэвэл 2025 оны гүйцэтгэлээр Монгол Улсын засгийн газар төрийн компаниуд болон томоохон аж ахуй нэгдэж 1.2 их найт төгрөгийн татварыг төрүүлээд аваад хэрэгэлсэн. Энэ ингээд тоо баримтаар байгаа. Энэ хараа. Та энийг томруулаад аваад гараа. Сангийн сайд гэдэг албан шаардлага гэдэг 1.2 их найт төгрөгийг 2026 оны татварыг нэгдүгээр хөлөлд орох ёстой татварыг төрүүлж аваад 2025 онд үрдсэн. Тийм болохоор одоо төсвийн тодтгол хийхээс аргагүй байдалд орж байгаа. Тэг ийм замбраагүй, хариуцлагагүй төлөвлөгөөг гаргаад хөтөлбөрийг батлаад өгөхөд ажил болгодгоо дундуур нь тэр одоо дунд шатныхын дарганаар нь байдаг юм уу? Аль нэг эрх мэдэлтэнгүүд нь байдаг юм уу? Энэ ард иргэдийн татварыг үргүү зарцуулдаг. За тэгээд зарцуулсныхаа ард дээр болохоо боллоо, хямралаа, хэцүүдлээ бид нар тодтгол хийхгүй болохгүй нэ гэдэг. За хийх гэвэл тодтголоо одоо бодиттой хийя гэж байгаа. Төсвийн тодтгол орж ирэх болгонд ямар нэг юм авсаргаж орж ирдэг. За одоогийн засгийн газрын барьж байгаа бодлого бол 2026 оны төсөв орж ирэхдээ давхцуулаад төсвийн тодтголыг оруулж ирэх гэж санаарч байна. Тэгэхээр бид нар одоо амар чивдэх цаг өнгөрсөн. Ард иргэд чинь өдөр шингүү хөдөлмөрлөж байна. Тэгэхээр их хурлын гишүүддээ бас уриалж байна. Их хурлын даргад уриалж байна. Монгол улсын ерөнхийлөгч уриалж байна. Монгол улсын их хурлын тухай хуулийн 18 дугаар зүйл. Ээлжид бус чуулган. За энэтэй холбоотойгоор 11-ийн 3 дээр ерөнхийлөгч болон их хурлын дарга мөн дээрээс нь их хурлын гишүүдийн 3-1-ийн санаачлагаар их хурлын ээлж тус чуулганыг хуралдуулна гэж байна. Тэгээд эдийн засгийн нөхцөл байдал ингээ хөндөрсөн, төсөл хөтөлбөрүүд нь фейлдсэн, ард иргэдийн амьдрал хэцүүдсэн.
Үргэлжлэлийн бараа бүтээгдэхүүний үн 2-3 дахин өссөн. Дотрын дарамт үүссэн энэ үед бол чуулганыг яаралтай хуралдаж төсвийн тодтголыг тусад нь авч хэлэлцэх ёстой. 2026 оны 8 сарда багтаагаад бид нар төсвийн тодтголоо хэлэлцээд 2026 оны 9 сарын 15-наас чуулган эхлэхэд 2027 оны төсвөө дахиж ярилцах ийм шаардлага тулаад байна. Монгол Ардын намынхны хэрэгэлдэг ганцхан арга байдаг. Асуудлыг асуудлаар дардаг. Тодтголыг 27 оны төсөвтө цуг оруулж ирж, хоёуланг нь бантан болгож, хольж, өрөөндөө очиж ирэх мэдлээ ярьж, төсөв хуваах хуваарлалтаа ярьж ингэж л шийднэ. Тэр эхлээд тодтголоо тусад нь ярьчих гэдэг санал санаачлагыг ардсан намын бүлгийн гишүүд болон ардсан намын гишүүд дэмжигчнэр хүсэж байгаа. Тэгэхээр төсвийн тодтголыг бол тусад нь хийх ёстой гэж. За та бүхэнд энэ мэдээллүүдийг бас давхар авчих бах томруулаад авчаарай. Яг өнөөдрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц, олон улсын нөхцөл байдал ингээд бүгд байгаа. Өнөөдөр манай урд хөрш, за манай хойд хөршийн инфляцийн нөхцөл байдал бол төс хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжсэн болохоор буурж явж байгаа. Тэгэхэд Монгол улсын инфляц өдрөөс өдөр өнгөрөх тусам өсөж байна. Асар их хэмжээний эдийн их найд төгрөг өгөөлөдөг. Зээлийн үгийн татаасын дэмжлэг үзүүлэлэдэг үр дүн байдаг. Тэгээ энэ бол ямар асуудал үүсэж байна гэхээр хариуцлагагүй зод Монгол улсыг сүүлийн 10 жил ингээд тэрж авцсан байна. Энэ нь бол одоо эрх баригч нар. За тэгээд хүрэлцэн ирсэн нийт хэвлэлийнхэндээ маш их баярлалаа. Одоо бид бол зүгээр суух цаг гэдэг юм уу, зүгээр хөвтчих цаг хугацаа өнгөрсөн. Найр наадам одоо ялангуяа эрх баригч нар засгийн газар зогсоо ирж ажиллаа хий. Ард иргэдийнхаа бодит үнэтэй тул Монгол улсын ерөнхий сайд би махны асуудал ингэ шийдчихнэ гэсэн өнөөдөр шийдэж байгаа асуудал нэг ч алга хэвлэлээр баахан очиж өөрсдөө хүрээлсэн хүмүүсээр гоё оч PR пропаганда хийдэг. Үйлдвэр технологи паркийн тухай хуйлаач мэдэхгүй тэр юун дээр газрын төс боловсруулах үйлдвэр дээр очиод одоо энийг оруулна гэж ярьж зогсож идэг. Ийм л ажилтаа болчиход. Тэгэхээр Монгол улс батлагдсан жилийн төлөвлөгөө, дунд хугацааны төлөвлөгөө, мөнгөний бодлого байх юм бол тэрийг барьж ажиллаж чадахгүй бол хариуцлага хүлээн.